Сайн байцгаана уу? Намайг Ундрал гэдэг. Би номжийн үсгэн байгуулагч байгаа. Өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө өдөр тутамдаа ашигладаг 3 аппликейшнийг танилцуулъя. За, миний хамгийн ихэнд танилцуулах аппликейшн маань бол Google Maps байгаа. За, энэ аппликейшны хувьд би өглөө болгон гарахынхаа өмнө энэ аппликейшнийг ашигладаг. За, явах замынхаа төвчрлийг хэр байна вэ? Тэгэхээр ямар замыг сонгож явах вэ гэдгийг бол харахын тулд энэ аппликейшнийг ашигладаг байгаа. За, энэ аппликейшны хувьд бол бүх замн дээр өнгөөр харагдаж байгаа. За, эндээс харах юм бол ногоон өнгөтэй нь бол энэ зам чөлөөтэй урсгал хэвийн явагдаж байна. За, улбар шар бол удаашралтай, улаан бол төвчирсэн байна гэдгийг харуулдаг. За, бүр их төвчирсэн тохиолдолд бол хар өнгөтэй болоод харагддаг. Тэгээ ерөнхийдөө ойроос харахаас гадна холоос том зургаар нь хараад очих газрын маань хаана илүү төвчрэлтэй юм бэ гэдгийг бол хардгаараа маш их давуу талтай байгаа. За, дараагийн миний танилцуулах аппликейшн бол Номч аппликейшн байгаа. За, Номч аппликейшны хувьд бол би хүүхдүүдийнхээ талаарх мэдээллийг цаг алдахгүй гар утсан дээр авах зорилгоор ашигладаг байна. За, энэ дээр бол би оронгуудаа хүүхдийнхээ сургууль дээр болж байгаа бүх үйл ажиллагаануудыг хардаг. За, үүн дээр бол сургалт үйл ажиллагаатай холбоотой эрт шалгалт, улирлын дүн зэрэг бүх мэдээллүүдийг харахаас гадна хүүхдийнхээ өдөр хоолндоо хэдэн цагт орсон бэ? Яг хоолнд орох үед нь нотификейшн ирээд сургуулийн автобусанд суух буух зэрэг бүх үед нь надад бол юу ирдэг байгаа. Нотификейшн ирээд би хүүхдтэйгээ холбоотой бүх мэдээллийг эндээс бол харах боломжтой байдаг байна. За, дараагийн миний танилцуулах аппликейшн бол би ажилдаа их төлбөр ашигладаг аппликейшн байгаа. Энийн нэр нь бол Trello. За, Trello-гийн хувьд бид нар багаар ажиллаж байгаа тохиолдолд маш олон таскуудыг хүмүүстээр хуваарладаг. За, аль ажил хиндээд ямар явцтай явж ийнэ. Тухайн нэг таскын хувьд дотор нь дэд жижиг ажлууд байгаа тохиолдолд тэднийг чеклист болгож үсгээд тухайн чеклист нь ямар явцтай явж ийн, ямар ажил дээр энэ ажил маань нэлээд садч ийнэ гэдгийг бол хараад хянаад доор нь бол холбогдох комент асуултуудаа яг таск бүр дээрээ хоорондоо ярилцах боломжтой гэдгээр давуу талтай байгаа чатаас. За, энийг бол зөвхөн ажил дээр гэлтгүүгээр гэр бүлийнхаа хувьд хувь хүний өөрийнхөө ажлыг төлөвлөлтөө ч гэсэн энэ аппликейшнийг ашиглах боломжтой байгаа. За, миний санал болгох 3 аппликейшн бол энэ байна. Та бүхэн энэ аппликейшнуудыг ажил амьдралдаа туршиж үзээрэй. Баярлалаа. Баяртай.